Миний хувьд бол сайн ээж гэдэг бол зүгээр дүр баха. Дүр болгоно дотоод зөрчилтэй байдаг шүү дээ. Дүр гэдэг бол угаасаа бид дөрвөлээ өөр дүр шүү дээ. Өөр хүмүүс, өөр үзэл бодолтой, өөр орчинд өссөн. Тийм болохоор би ерөөсөө Бадмаг ч гэсэн ерөөсөө муу ээж гэж бодохгүй. Зүгээр л миний дүр, миний байгаа байдал маань өөрөө одоо хүнтэй харьцахтаа ч юм уу те мэрэгжлийн онцлогоос шалтгаалаад ч юм уу зүгээр л тийм. Яг адилхан бүх дүр дотоод зөрчилтэй. Яг тэр зөрчилтөө миний дотор явж л байгаа. Би сайн ээж үү, муу ээж үү гэл. Гэхдээ сайн муугийн ялгаа гэхээсээ илүү зүгээр л би яг өөрөөрөө л байх хэрэгтэй баг. Үнэн. Зүгээр л өөрөөрөө л байж тэ. Миний хүүхдүүд яг тэгж л намайг хүлээгээд авчих. Тэгээд тэндээс том болсныхаа дараа эргцүүлээд амьдралын одоо сайн муу, саар муу бүх зүйлийг үзснийхаа дараа намайг миний ээж юм гэсэн шүү дээ гэд ямар хүн болж төлөвшөе те. Зарим хүн бол муугаар харж болно. Ээжигээ. Зарим том болоод одоо буруу зүйлийг сайнаар ч харж болно. Тэгэхээр зөвөр өөрөөрөө л байцъя гэж юу нь бол бодож байгаа.